Тэгээ манай том хүү 2000 онд төрсөн. Хавар төрж ирсэн. Тэгэл яг одоо эхнэр маань өвдөл өглөө үүрээр өвдөл очсон. Сүүлдээ ингээл намайг харахаар уур хүрээдсэн гэдэг юм шүү дээ. Байдаг. Тэг ингээд чи харахгүй шүү дээ. Нэг хоёр яс салах гэдэг шүү дээ одоо бурхан. Тэгээ тэр хүн чи бас анх удаага өвдөж байгаа. Ичүүл бүхний л нэг ихний өсөл байдаг шүү дээ. Гал боломт залгах нуган үр гэдэг шүү дээ. Тэгэхдээ ингээд нуган үр байхаар ч одоо ингээд маш их баярлж байгаа. Тэгэл би ерөөсө сэтгэлдээрээ надад ингээд амьдралд минь одоо маш их баярлсан. Баясгалан төрн гэдэг шүү дээ. Тэгвэл яг ийм нэр өгсөн. Ерөөсөө ингээд тухайн үед ямар сэтгэл төрн тэргээр л би ер нь хүүхдүүдтэй нэрийг өгсөн шүү дээ гэсэн. Үгүй тэр чинь бас гоё юм байна. Мэдрэмжээрээ л гэсэн үг шүү дээ. Тухайн мэдрэмжээрээ. Тэр мэдрэмж хизээс мартагдахгүй. Тэгээд дараа нь жилийн дараа манай хоёр дахь хүү төрж байгаа. Ойрхон байна. Ойрхон нэг насны зайтай. Тэгээ хоёр хүүтэй болчиход байжсэн чинь хүн чи их давар юм биш. Гоо нэг найзан сэрмэстэй хүмүүртэл байх гоошгүй. За ингээ Өрөөний яадаг нөгөө хүний шунал гэдэг чинь хүний амжахгүй болохгүй гэдэг яод энэ гэхдээ айтайхан шунал юм шүү. Тэгээд өгсөн нэр 3 дахь хүүхэд маань бол охин маань зайсан. Тэгээ би их бол уул усанд их залбирсан. Зүгээр л хүний өөрийн эрх чөлөө шүү дээ. Бишрэг шүтэх. Уул ус сонсон юм уу? Охин заяасан. Тэгээ тэр үед нь манай бид дөрвийн нөгөө CD гараад хит болчихлоо л да дараа нь дөрвөө. Хайрын дурсамж гэдэг. Тэгээ нэг тэр сэтгэлээр ингээд юм их шигтэй үед их шиг дуу хууртай үед ирлээгээд бас тэр сэтгэлээр охинд нэр өгчөж байгаа. Яг тэр нэг юм. Тэр мэдрэмжээрээ гэл ингээд. Гоё маа тий. Тэгээ тэрний дараа нь дахиад охин гарчиж. За ингээд 4 хүүхэдтэй боллоо. Айл гэр тэгшэрдгийн юм л дээ гэл. Номтой мэрэгүү хүмүүс хэлээ. Тэгээжсэн чинь дахиад нэг хүү гараад ирдэг хөөе. За одоо сондгоор авчихсан шүү. Тэр нь яг мэдээ за одоо хүүхд ирнэ гэдэг чинь тэнгэрээс л заяа гэсэн хүний заяа төрөөд их. Одоо юу хөө гаргая гэл. За тэгээ байжсэн чинь бүр сүлд 40-төө дээр одоо хинц хүү гэж хэлж штэ одоо 40 гарчиж байгаа юм чи тий. За ингээд 6 хүүхэдтэй болсон. Сайн аав байхын тулд би түрүүний би итгэл найдвар нь байх хэрэгтэй байна. Ямар ч үед хүний итгэл найдвар тасрахуд би миний ард аав ч юм уу уран зай байдаг шүү гэдэг тийм хатан байх хэрэгтэй юм байна. Үзэл баримтлал нь байх хэрэгтэй юм байна. Оюун санааных нь бас хатан зориг нь байх хэрэгтэй юм байна. Тэсвэр төвчээр тийм ээ. За тэгээ найдвар нь тэгээд тэр ухаан нь байх хэрэгтэй. Ухаан гэдэг нь тэр шийдвэрийг гаргадаг.